Монголын үндэсний олон нийтийн радио телевиз зөвхөнсөгдөө аж ахуй хөнгөн үйлдвэр яамнаас хамтран шалгаруулдаг 5 эрдэнэ нэвтрүүлгийн нэрэмжит алтан төлөлийн эзнийг хавар мал төлөх цагаар шагналыг нь гартуулдаг уламжлалтай. Бэлгийн тооллын 17 дугаар жарны хилэн тэхимих модон луу жилд Дархуул аймгаас 2 алтан төлөлийн эзэн тодорсон. Алтан хурганы эзнэр Дархуул аймгийн Орхон сумын их тал баян малчин Мятвын сайн буян шалгарч өнөөдөр аймгийн засаг дарга аз жаргал болон холбогдох албаны төлөөлөл шагналыг нь гартуулаа өглөө. Тэрээр 35 жил мал маллах ухаанд суралцсан Монгол үйлдвэрийн хонь адуу, сэлэн үйлдвэрийн өхөр, алтан улаан үйлдвэрийн ямаа зэрэг Эрдэнэт мал сүргийнхээ тоо толгойг өсгөн үржүүлж нутаг орондоо шин залуу малчин бэлтгэхэд анхааран ажиллаж байна. Мөн малынхаа ашиг шимийг нэмэгдүүлэн зах зээлд гаргаж, өрхийн үйлдвэрлэлээр бусдад үлгэр жишээ болохоос ажилласан зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан 21 аймгийн малчтаас хөдөлмөр зүтгэлээр шалгарч инхүү алтан хурганы эзнэр шалгарсан байна. Би одоо дөрөв төрлийн малтай байна л да. Гэхдээ яг мал төлөлд бол энэ жил гайгүй. Өвөл нь бас арай баригтай саригтай орсон болохоор одоохондоо бол гайгүй сайхан байна уу. Төлөл дээр бол энэ нэлээд анхаарна. Одоо би одоо 2-3 ангич часан байгаа. Суугийн нэг тэгээд нэг төрөөс нэг 2 хонуулаад би их малтайгаа нийлүүлдэг. Одоо ингээд зааглаад сүүлийн төлсөн мал ингээд зааглаж гисэн байгаа. Олон жил малсан. Нэг өмлч одоо юм шагналд хүрсэн тань одоо баяртай байна уу баяртай. Тэгээд ганцхан одоо бидний ганцхан би өөрөөж ганцаараа малж байгаа биш. Одоо манай ажил төрөл тусалдаг хатам ах нар, өөрийн ах нар, хажуу авийн найз нөхдөд одоо бүгдэнд нь л одоо баярлалаа гэж хэлж та. Тэгээд баяртай байлгүй яах вэ? За мөн Дархуул аймгийн Хонгор сумын малчин Баттөр Бадам цэцэг нар алтан унааны эзнэр тодорч шагналаа гарт авлаа. Тэрээр мал аж ахуйн үйлдвэрлэлд тасралтгүй 24 жил ажиллаж байгаа туршлагатай малчин бөгөөд мал маллах арга туршлага байгаль цагуур бэлчээрийн даацад тохируулан мал сүргээ чанаржуулан эрчимжүүлэх, малыг эдийн засгийн эргэлтэнд оруулж сүргийн зохистой бүцтийг бүрдүүлэх зорилго тавин ажиллаж байна. Мөн тэрээр 4 иргэнийг төр 2 өрхийн 4 малчныг байнгын ажлын байраар хангажээ. Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж 2023-аас 2024 онуудад Дархуул аймгийн засаг даргын нэрэмжит аймгийн аврах шалгаруулах адуучин тэмцээнийг хамтран өөрийн атун сүрэгт зохион байгуулсан байна. Одоо малчин хүн бүхнийг хөдөлмөрийг хүн бүхний нүдэн дээр ил байдаг. Тэр сайхан нэг л харж дуурайж үлгэр жишээ авчил малаа малжил эдийн хэмжээнд явж байна та. Тэгээ одоо би адуу өхөр хон 4 төрөл дээр л малж байгаа. Тэгэл өглөө яарт адуунд явж унах. Гүү унгалж тэрийг харах бас сайхан. Тэгээ өөрөөр тэгэл хамгийн түрүү адуундаа л мордон доо. Тэгээ адуугаа харчаал ирээл хониа гаргаал. Дараачихаа малчин хүний хийх ажлуудаа л хийдэгтэй. Тэгэл дээргүй сайхан мал олонтаа сайхан улсуудыг харахаар энэ хүн шиг л сайхан малаа мал олон болох сайхан маллах юмсан гэдэг тэгж яг явж ирсэн. Одоо болохоор цөөхөн малаас ашиг шим авах тэрүүг л одоо бид нар боддог болчих. Бэлчээр цагуур цаанаасаа л бас их хэмжээний мал олон тооны малыг маллахад бас зохимжгүй. Манайх ч одоо энэ ерөнхийдөө одоо бодлол цөөхөн малаас ашиг шим авахыг ил зорж малынхаа тоо толгойг бууруулж цөөхөн малаас өндөр ашиг шим авахыг л бодож байгаа. Малчин түмнийхээ боёныг хурааж мал сүргээ төм төмөр нь өсгөх өлзөтийн өрөөлийг өргөн твшүүлье.